За цаашны өдрийн анализтан тавтай морил хамтдаа биткойн дээр анализ хийцгээе. За анализууд бол бүгд нэг өдөр дээрээс эхэлж байгаа. За юу харагдаж байна? Daily bias гэдэг зүйлийг бүгдээрээ гаргаж ирнэ, тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бол чартаа жоохон цэвэрлэх хэрэгцээтэй харагдаж байна. Хамтдаа цэвэрлэцгээе. За ер нь бол daily market structure бол доошоо явж байгаа. Тийм ээ, за доошоо явлаа. За нэг цаг дээр бүгдээ харах юм бол бас market structure харах боломжтой гэсэн үг. Ингээд хамтдаа юугаа зураад эхэлнэ. Ер нь бүтц ямар хуу явж байгаа юм бэ? Dow зурна гэсэн үг. Higher low, higher low, higher high, lower low, lower high. За нэг тооцоо зурч идүү. Higher low, lower high, lower low, lower high, lower low. Boom. Boom. Lower low, lower high. Lower low. За нэг цагийн market structure ерөнхийдөө бол нэг иймэрхүү зүйл харагдаж байна. За эдгээр дээр ерөнхийдөө бол яг сүүлийн үед нэг channel маягийн зүйл явж байгаа. Задраад нэг өдрийнх төр бол биднэрт нэг юм томоо гэх чинь trend line харагдаад байгаа тийм ээ. Trend line. Тренд биднэрт харагдаж байгаа гэсэн үг. За тэгээд жижиг цаг дээр бол нэг юм жижигхэн channel маягийн зүйл гарч ирчээд доошоо задраад буцаж шалгас хийгээд дахиж доошоо унаад одоо бол нэг цагийн market structure доошоо олцсон явж байна тийм ээ. Доошоо олцсон явж байна. За тэгээд энэ чинь бид нэр юу зураад гэх юм бол high болон low цэгүүдийг тэмдэглээд өгөх юм бол ер нь бол хамгийн ойлт авах ёстой зэг дээрээс одоо аваад энэ чинь хэлбэлзээд явж байгаа гэсэн үг. Гэтэл хамтдаа Fibonacci-г бас татаад үзэх юм бол энэ дээрээс доошоо бүр 0.79 тийм ээ. Хэрвээ өргөлжлөн дээш өснө гэх юм бол бид нэр тэгж харж болно гэсэн үг. Яг хөө ер нь бол тэгж харах юм байна л да. Тэгээд энэ доороос Fibonacci-г бас энэ доороос татаад харах юм бол биднэрт юу харагдах вэ гэхээр дахиад ч бас доошоо хамж магадгүй энд байгаа левел тийм ээ. 84000 гэдэг левелийг хамж магадгүй юм байна. За гэхдээ scalp хийж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь хамаагүй day trade хийгээг бол эсвэл swing trade хийгээг бол тийм ээ. Гэхдээ ерөнхий таамгийг бол одоо миний зүгээс бол ингэж дээшээ зүсч гарнаа гэж бол өгөх юм байна. Нэгдүгээрт за хоёрдугаарт за учир юу вэ гэх юм бол тийм ээ. Мэдээж зах зээлд бол unmitigated тийм ээ. Огтгонч нөхөгдөөгүй маш их хэсэг энэ дээр байж байгаа. Энэ рүү явна гэсэн үг. Trend line одоо задрах цаг нь бас төгсөж байгаа гэсэн үг. 3 4 5 дахь шилжигдэж байгаа учраас за мөн өөр ямар шилтгаан ажиллах вэ? Органик биш уналт. Одоо энэ дээрээс энэ доошоо хийж орж ирсэн байна тийм ээ. Тэгвэл энийг буцааж хурж ирээд нөхнөө гэдэг бол цаг хугацааны асуудал. Гол нь одоо юу? Одоо байх магадaltaй юм байна. Тэгээд хэдүүлээ одоо зүүн талаасаа бас юугаар харах юм бол Fibonacci-г харах юм бол дэшид татаж харлаа. Одоо яг одоо тийм ээ. Эрэлт бүсдэр хүрээд ирсэн байна. Хитрхи хямдарсан discount үнийн бүс рүү бас буугаад ирсэн байна. Тэгэхээр энэ дээрээс бид нэр long арилжаа. Ерөнхийдөө бол тийм swing trade харж байгаа хүмүүс бол дэшигээ потенциалтай байна гэсэн үг ээ. За өөр биднэрт юу харагдаж байна? Өөр за нэг цагийг харах юм бол тийм ээ.
За ер нь бол эндээс буудаад гараад явчихсан. Одоо бол downtrend үргэлжилж байгаа тийм ээ. Нэг цаг дээр бол downtrend үргэлжилж байгаа. За тэгэхээр сүүлийн цагууд төр чинь дээшгээ ингэж буудаж энд шингээ хамаа ингэж доошоо унаад буцаж ирж энд бас тийм ээ. За та нар дахиад харуулъя. Одоо жишээлх юм бол энэ дээрээс яваад энэ дээшгээ ингэж шингээ хамаа доошоо дахиж гоожоо доошоо дахиж шингээ хам тэгээ дээшгээ явж байгаа. Сонирхолтой зүр зураг байна. Тэгэхээр магадгүй бидний хувьд нэг энэ хавь руу гараад ирэх юм бол арилжаанд арах тухай бодож болж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт за харах юм бол тийм ээ бид нэрт харах юм бол шоо бууж ирлээ, дахиад бууж ирлээ. Ингээ гарч ирсэн, энэ ч жоох хэлбэлцэж байгаа. Дээшээ буусан, доошоо бууж ирээд дахиад дээш хийсэн, дахиад доошоо хамаад гэ буусан гэдэг чинь бидэрт юу харуулж байгаа гэхээр доошоо дахиад бууж болох юм, дээшээгээ дахиад ч нөхөж болох юм. Яач ч магадгүй маа л гэсэн. Тэр зургийг бол харуулж байна. Тийм л одоо confirmation-ыг надад өгч гэсэн үг. За тэгээд одоо энэ дээрээс бид нэр арилжаанд орохын тулд өшөө жижигрүүлэх хэрэгтэй. Өшөө тодорхой одоо бүсүүд юу вэ? Одоо тийм ээ. Дөнгөж саяхан энэ дээшээгээ ийм хачин юм ийгээс ингээд шингээ хамтсан болохоор их жоох юу юм л да. Нэг сайхан дүр зурагл бол биш байгаад байна. Одоо ингээд дээшиг ингээд цойлоод явж ихт нь болвол бид нарт ер нь юу ч хийх шаардлагагүй. Бүр амар тодорхой л битэр нөгч мөгдгөө юм бол тий. За зүүн талд бол бид нарт чухал цэгүүд нэг иймэрхүү юмуд байгаа хнэ шүү дээ. Энд нэг high цэг байна тийм ээ. Энэ TGR гэдэг traders авч ирсэн миний хамгийн одоо гоё ур чадваруудын нэг бол энэ high бүсүүдийг тэмдэгдэх байгаа юм. High бүс дээр хурж ирэл шингээ хамаал ханаш эсрэг зүг рүүгээ иргэдэг. Ийм энгийн юу байгаа. Одоо техник шинжилгээний арга хэрэгсэл гэсэн үг. Тэгээд энэ дэр хэдвэл хурж ирлээ шорт шалгаж болно гэхдээ мэдээж энэ дэр хизээж шорт шалгахгүй. Яагаад гэвэл магадлал юу вэ тийм ээ. Ямар стратеги бид нэр хийж байгаа вэ? Тэгэхээр тэрийг хийхгүй гэсэн үг. За өөр бусдаар бид нарт хаш маань юу гэж байна вэ? За магадгүй бид нэр яаж болох юм? 1 цагийн 1 минутын юу хараад үзье. За доошоо даваа хараад үзье. Тэгэхэд бол бас маш гоё зүйлсүүд бол гараад ирдэг ийм талтай байгаа. За доошоо гарч ирлээ. Хоп тийшээ гарлаа. Дахиад тийшээ гарч ирлээ. Хоп дахиад тийшээ гарлаа. Хоп доошоо гарлаа. Дахиад тийм ээ. Тийшээ гарлаа. Энэ юуны даа одоо ингээл явж идэг нь үнэхээр гайхамшигтай л да. Одоо зүүн тал руугаа идэлээ харах юм бол энэ тараа энд байгаа high цэг дээр хурж ирээд тийм ээ. Хэдүүлээ хэрвээ Fibonacci энэ дээр ингээд татчихсан болвол ямар одоо тий хитээцсэн үнийн бүс дээр хурж ирж ийн вэ гэдгийг хараад энэ жижигхэн бүс дээр тийм ээ тохиолдол аваад бид нэр хэрвээ ажиглаад байжсэн бол окей энэ дэшээ гараад ирлээ шингээ хамлаа буцаж бууж ирлээ эргээ шалгахт нь бид нэр шорт шалгаж болж шүү дээ тийм ээ ийм өрлөж энэ дээр стоп лосс тавьж өглөө 1/2 бум мэдээж амарх харагдчих тийм ээ. Өшөө барьсан бол энийг хэр доошоо барих байсан. Damn. Ингэж барих байжээ. Тэгэхээр Fibonacci-г сайн татаж сурах маань ийм одоо ашиг тустай байдаг байх нь нэгдүгээрт, хоёрдугаарт хитээцсэн үнийн бүс болон хямдарсан үнийн бүсийг ойлгох маань бас ийм гоё боломжуудыг гаргаж өгдөг байх нь. Тэгээд market structure-ыг бас хэрвээ бид нэр зурж байсан болвол тийм ээ доошоо явлаа буцаж хурж ирлээ market structure дээшээгээ тэр хараа дэндүүл ойлгомжтой хөдөлгөөн хийгээд байгаа юм л та энэ бол ханш нэр арай л дэндүү шүү guys бид нэр зүгээр тийм жаахан юутай байчих юм бол саятан болох амархан байна. Жаахан одоо юу гэдэг тийм одоо сахилга баттай жаахан одоо тийм сериозны өөртөө өшөө жоох ихтгэлтэй зөрөгтэй тийм ээ тэгж ярилцах юм бол саятан болох энүүх хүнд байна guys. Минь тийм амархан байсан бол тий. Гэтэ нэрээ энэ ч бүх юм тодорхой шүү дээ. Энэ зах зээлийн. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ
Хэдүүлэлт нь юу харагдажсэн бэ гэхээр доошо бууж ирлээ. Хоп. Дахиад дээшгээ гарч ирлээ. Хаш маань дахиад доошоо буулаа. Ингээд 1 минутын market structure биткойн дээр маш гоё зурагддаг. Тэгээд маш гоё бас яадаг. Одоо арилжигддаг. Яг market structure-ийн дагуу бид нэр арилжаанд орж болдог. Fibonacci төвшингүүд тийм ээ. Одоо миний та нарт заадаг бүхэл тэр арга хэрэгслүүд биткойн дээр хамгийн гоё яваад байдаг. USD CAD дээр бол намайг савдаг. Oil дээр бол хизээч явдаггүй. US 500 бол маш одоо таамаглахад бэрх байдаг. Алт бол маш тийм эвгүй хөдөлгөөнтэй байдаг. Миний арга барилын хувьд бол тэгж бол анзаарагдаад байдаг. За тэгэхээр дээшгээ гарч ирлээ. Дахиад up дээшгээ гарлаа. Up дахиад дээшгээ гарлаа. Up дахиад дээшгээ гарлаа. Одоо энэ хараа хааш дээшгээ явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дэр бид нар юуг ойлгох ёстой вэ гэхээр одоо импульс хөдөлгөөн зүүн талаас эхэлсэн хамгийн ойрхон энэ дээрээс доошоо тийм ээ. Fibonacci-га татаад үзэх юм бол 0.79 төвшин дээрээс бид нэр тийм ээ бүр дээшээ гой цойлоо гараад ирэх юм бол өшөө гой цойлж гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Дор тавилаа. 1 магадгүй дахиад дээшээ 2. За тэгээд 0.79 төвшнийг нь хавир байгаа тийм ээ. Одоо эндээс ороход бол арай л хот байна л да. Тэгэхээр доошоо хоп дахиад хоп. За магадгүй энэ хавь дээр нэг те ханш эцэн хийрээд эхлэх юм бол шингээ хамлтын дүр зураг үзүүлчих юм бол бид нэр яагаад те шорт арилж шалгаж үзэж болохгүй гэж. Энийг бол залуучуудад өгнө. Нэвд. Тэгээд өмнөх нь хараа. Импульс хөдөлгөөн эхэлсэн цэгийн шингэн хамаад дээш ингэж гараад ирсэн байгаас те. Тэрний дээтэл тэр нь тавьж өглөө. Тэгээд 1/2. Магадгүй энэ дээрээс ч юм уу тийм ээ. Нэг дээр ингэж тавьж өглөө. 1/2 арилжааг бид нэр харж болж байна. Nice. Тэгээд мэдээж тухайн одоо цаг мөч болгон дээр нэг цагийн график ямар хуу явж байгаа вэ гэдгийг харах маш чухал байдаг. Нэг цагийн график дээр бид нэр зүү гаргаад өгөх юм болвол за эсвэл fair value gap бүс дээр хүрээд ирэх юм бол тийм ээ. Гэх мэтчлэн одоо баталгаануудыг авахд бол бас маш гоё оролтын боломжуудыг биднэрт гаргаж өгдөг. Тэгэхээр тэрийг бол бас сурагч нартаа зөвлөнө. За өөр мэдээж daily bias бол бид нарт энэ доошоогоо байж байгаа. Өнгөрсөн daily bias-ыг яаж гаргаж ирдэг вэ гэхээр хамгийн сүүлчийн өдрийн лав байна. Тэрний өмнөх өдрийн лав байна. Өмнөх өдрийн лаг хараад bias-а гаргаад ирдэг гэсэн үг. Bias-ийг хэдүүлээ дараа нь тухтай гүнзгий ярилцсан. Гэхдээ одоогийн байдлаар бол өнөөдрийн нөхцөл байдал дээр бол ийм шинжилгээ байна гэсэн үг ээ. Зяхүү. Тэгээд богино цаг дээр яг одоогийн байдлаар бол ямар ч ярилжаа байхгүй ийм гажигтай хөдөлгөөн хийгээ явж байхад яг хөө энэ дээр хүрээд ирэх юм бол бид нэр зүгээр шалгаж үзэж болох юм тийм ээ. Тэгтэл ер нь эрсдэл өндөртэй ийм савлгаатай дээшгээ цойлж гарч ирж байгаа тийм ээ. Одоо та нарыг хүлээгээрэй гэж хэлээд байгаа нэг юм нь энэ дээшгээ гарч ирээд юу хэлээд байгаа байхгүй ханш эцэн хийрээд эхэлж байгаа. Дээшээ үүсгэж байгаа импульс хөдөлгөөн маань одоо ийм амар хүчтэй биш. Жоохноор ингээл эцэн хийрээл хүч нь улам багасаал ингээл эхэлж байгаа юм бол доошоо ингийн шинжээ гэсэн үг. Окей. Тэгэхээр тэрийг хараад байж байгаарай guys. Тэгээд гоё тиймэрхүү одоо юу байх юм бол бүгдээрээ шалгаж үзэхэд бол асуудал алга. Тэрнээс бусдаар бол биткойн дээр юу ч алгаа. Okay, I will see you tomorrow.